Манай энэ фермийн хөрш. Энэ ресторан чинь манай фермийн юмнуудыг зарж байгаа. Манай ресторан. За бидний зөвхөн монголчууд төсвийн багийнхан Япон улсад одоо 21 хоног ажиллахаар ирсэн. За бид нар их том бүрэлдэхүүнтэй 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. За өнгөрсөн хугацаанд бид Осака, Киото, Нагоя, Нягата гэд мужуудаар ажилласан. За өнөөдөр манай үндсэн хоёр баг маань Токиод үргэлжлүүлээд ажиллаж ирсэн. За миний хувьд Хоккайдод биширсэн. Хоккайдод ирээд өнөөдөр би оюутнуудтай уулзлаа. Монголчуудтайгаа уулзлаа. Хамтарч бас бид нэр наадамд оролцохоор болсон. Тэгээ өнөөдөр би та бүдэд урд нь яриад байсан одоо өхөрчин Монгол айлд ирчээд байгаамаа. Тэгээ ингээд хоёр заснаа мэдчилж байна. Сайн бацхан уу? Чимэнд. Сайн байна. Сайн явж гинөө. Сайн явж байна. Баярлалаа. Наадмын баяр юм энэ. Наадмын баяр. Наадмын баяраар ажиллаа хийж бодож баяр хүргэе. За. Орцгоо та эхлээд өөрийгөө танилцуулах. Би чинь одоо Хөвсгөл аймгийн цагаан уулсан явагуул юм шүү. Миний намайг өсгөж боожулсан сургууль маань хөдөө аж ахуйн их сургууль. Тэгээ хөдөө Хөвсгөлийн 10 сумд малын эмч 6 жил хийгээд тэгээд энэ Япон улс чинь нөгөө Японы засгийн газрын сургуультаар яадаг Монбишүүгийн оюутан гэдгээр ирээд тэгээд энэ дээр чинь 8 жил эрдэмийн ажил хийдэг доктор хамгаалчаад дараа нь миний нэг найз чи ер нь 8 жил вайшин доктор суугаад харахаараа энэ Японы хөгжлийг мэдэхгүй чи нэг хөлсөө гаргаж үзгээд юм тийм байна. Тэгээд бид нар нэг фермийн газар ажилладаг болоод тэгээд 3-4 жил тэнд ажиллаж байсан чинь одоо энэ миний энэ фермийн Японы дээр алдартай хар үхэр хиймээр байна. Чи надтай хамтарч хийгээч гэж ингэж хэлээ. Тэгээ би за тгийгээд ингээд ирсэн. Тэгээд хар үхэр хийж байгаад ингээд явцлын Японы мал аж ахуйч их хөдөлгөөнд байж та одоо малыг одоо яаж энэ фермийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх явуулах вэ? Тийм асуудал болоод тэр манай өмнөх эзэн одоо энийг зармаар байна гэх юм байна. Фермэрээ. Тэгээ одоо таны ажиллаж ирсэн ферм. Тийм. Тэгэхээр зэрэг би тэгэхгүй чинь нэг юу үнэт цаарны хувьцааг нь бас нэлээд эзэмсэжсэн. Тэгээд тэр чигтэн за ави гэлээ авлаач гэсэн тэр одоо маш их мөнгө Японч мөнгө их хэрэгтэй болно шүү бодолж авах. Тэгээд одоо яаж бодолж авах уу гэжсэн. Тэгсэн энэ ганц хоёр банк одоо над дээр ирж одоо хөрөнгө оруулалт хийж шүү. Өөртөө тийм. Тэгээд энэ чинь ажиллуулах болоод хувьцааныг энэ авлаа. Тэгээд ажиллуулад одоо миний фермийн онцлогч нь газар нутаг их өргөнтөө тэгээд энэ сүүний үхэр махны үхэр хоёлоо байна. Тэгээ үржлийн ажлыг өөрснөө яг дотор нь би миний бодлого бол энэ гад чинь мөнгө гаргахгүй дотроо бүх юм хийчихдэг. Тэгээ гад чинь өндөр үнээр зардаг. Тэгээд сайлын нэг 100 үхрийн фермтэй үржлийн хар үхэр 3000 үхэр байна. Тэгээд бохомтой үржлийн төв байна. Тэгээ ийм юм ажиллуулад яг олон хүмүүсийн ач тусаар ингээд явж шít. Хамгийн одоо сайхан юм дэр манай Монгол малчин Монголын удам угсаа байна. Намайг одоо тэр мал эмнэлгийн сургуульд суралцчихэд намайг тэр зааж сургасан дээр сайхан ажилт багш нар байна. Би ер нь тэр малын эмчийн мэрэгжил биш байсан бол ийм ажиллаж чадахгүй байсан. Миний сайхан суур мэрэгжил байна. Тэгээд 14 жил энэ фермд дээр ажиллаад одоо энэ үнэт эзэн болчоод одоо 7 жил ажиллаж байна. За та өөрийгөө танилцуулах. Олон шүү дээ. За би Говьалтай аймгийн Цэлсмийн харьяат хүн байна. Манай аав нь цэддэг алдартай нэртэй хүн байсан юм аа. Шүхүргээд бригадын дарга марга хийдэг. Сумныгийн орлого дарга марга гэжсэн юм нэртэй хүн чанар сайтай гэдгээр алдартай хүн байсан. Би одоо дээд сургуулиудаар хөдөөж нөхдөд ажиллахтаа хөдөөжхөн дээд сургуулиудаар нэгэн бат мэргэжлэр төгсөв. Нөхдөд ажиллах хөдөлгөөлт нэг 5 жил ажиллаа. Тэгээд отроо орж ирээд бас эрүүл мэндийн салбарт нэг орж ирээд удаагүй мөртлөө бас дэвшээд нэгтгэн гэж байгаа. Тэгээд ирсэн. Тэгээ энэ дээрээ яг нөхрийн хувийн гол сайхан амьдарч байна. Монголын бүх баг түмэндээ их хайртай.
Тэгээ монголчууд одоо хурдан Монголоо хурдан хөгжиж энэ хөгжилтэй орнуудын төвшөнд хурдан монголчуудаас өсөж байна. Аав ээж нь ер нь угаасаа Хувьсгал аймгийн цагаан уулын Тийм. Цагаан уулын малчин. Тийм миний овогчин дээр тугч овог гэдэг цагаан уулынхан чинь 5 тухай малтай байдаг үү? 5 цагаан малтай тийм. Тэмээтэй. Тэмээтэй малтай. Манайх ер нь мал ихтэй айл байсан. Мал ихтэй айл байсан шүү. Манайх чинь их сайн малтай их сайн айл байсан гэж боддгийг. Малч айл байсан. Малч айл байсан. Аав ээжээс ер нь хэдүүлээ вэ? Би ч одоо аав ээжээс 15 л шүү. Тийм 15. Тэгээд бид нар тэр баг багтсан ер нь тэр амьдрал хүнд хүчрэх юм гэдгийг мэдгүй өсөд боождсон. Тэгээд бүгд л миний ээж авч нь бүгд л сургуульд яв гэж тэгдэг байсан шүү. Тэгээд сургуульд явж гин. Тэгээд ах トゥ ус нь хаагур юм одоо. Ах トゥ ус одоо ер нь Монголд Улаанбаатарт л их гин. Тийм. Нутагтаа байгаа нутагтаа нэг малчин хийж байгаа нэг байна. Бусдын тэгээ багш магш өөр ажилтаа болсон. Яг миний тэр нутаг усанд байгаа яг миний нэг дүү эрэгтэй дүү бол тэр яг миний аав ээжийн өвлжсэн Оронтой тийм. Ер нь сайхан малч айл биш үү? Тийм малчин сайн айл байсан. Ер нь танаа хан ч одоо за мадад авч одоо амьдрал афон одоо өдрийг сайхан явуулсан юм байна. Тийм. Ёо миний аав чинь аажаа гэж дууддаг байсан тэр нутгийн. Тэгээ би хэдэн жилийн өмнө нутагтаа очиод манай ээж нас урш үед нутагтаа очиод байсан. Тэнд одоо настай хүмүүс ирээд хэлж шүү. Танаа гэр шиг тийм одоо хүн хооллоод сайлаад олон бужигнадаг тийм малчин айлыг ховор болчлоо. Тэгээд тэр аажаад манай ээж хоёрыг их дурсан санаж тийм айл агч гарч ирсэн. Манай аав чинь шатар тоглоод ээж хөлсөө гожулсан цай чанал байж тийм үү. Тийм тоолоо тийм. Шатар. Хөдөөж байх сургууль та малын эмчийн ангид болсон. Тийм малын эмчийн. Малын эмчийн ангийг хэн сонгоод өгч вэ? Би одоо юу гэдэг юм одоо тэгээ ярихаар бас болохгүй. Би их азтай их сурлага сайтай байсан. Тийм тэгсэн чинь 10 дугаарыг төгссөн чинь би нэг дотор байранд байдаг байсан чинь намайг нэг нь одоо би одоо ч гэсэн тамхи татдаг. Намайг тамхи татдаг. Би уг нь гадаадын дээр Ленинградын хүний их мэлгийн их сургуульд өгье гэж бодож ирсэн. Тэгсэн чинь дээр боловсролын хэлтсийн дарга гэж одоо тэр үед чинь байсан. Тэр нөхөр чинь ийм сахилгагүй нөхөр гадаад явуул болохгүй гэж лээ намайг ингээд тэр гадаад хуваар авахыг зөвшөөр. Нэг хүүхэд эсвэл нэг хүүхдийн аав ээж одоо муу арга хэрэгжилжээ. Таныг одоо тамхи татдаг гэж матаас өчээ. Тэгээ хүүхэд байсан юм чинь. Тэгээд яасан чинь ингээ их олон дээд сургуулийн багш нар ингээ суудсан. Тэгээд тэрэнд очиж хуваар авдаг гэсэн. Тэгсэн чинь тэр хамгийн эхлээд орсон чинь Немочр гэдэг нэг том багш сууж ийн хөдөө аж ахуйн дээд сургууль нэ. Тэр л одоо надад хэлдэг юм. Гөө чи наашир энд ор энийг сайхан сургууль байгаа гэж. Тэгээд би хүүхд юм чинь бүртгүүлчээ гараад ирсэн. Тэгсэн миний багш л одоо цэрэн дийж тэгээд одоо ч гэсэн аймаг байгаа. Тэр минь багш минь чи яагаад чи тийм сургууль бүртгүүлж байгаа юм. Одоо агч орж чи хуваараа солиул гэж намайг чирээд исэн. Би яах вэ? Конкурсанд ороход тэр их чинь конкурс их хэцүү байл шүү дээ. Унтч мэдлгүйгээд. Энэ одоо ирж байгаа мах бол танаа манай өхөр юм ах тийм. Танаа өөрсдөө өхөр юм. Та идээд үзтээ. За тэгээд юунд конкурс өгсөн тэр мал эмнэлгийн ангид нэг 2 хуваард 17 хүүхэд байна гэдэг юм байна. Тэгээ би тэр хүүхэд нэг 2 3 дараа орж хуваар авч байсан юм байна. Уг нь их болцоотой байсан. Тэгсэн тэгээ унтч мэдлгүй шүү дээ. Азийн юм чинь гэж бодоо. Тэгээд нэг шалгалт өгөөд тэнцсэн. Тэгээд хөдөө аж ахуйн дэдэд оруулсан шүү дээ. Миний шүүслэг тийм. Бүр ингээд тийм жажлуургүй биш, жоохон жажлууртай. Тийм. Шүүс сайтай жажлууртай. Одоо бидний монголчуудын хэлдгээр одоо махны одоо сайн сүнжүүдийг агуулсан мах байна. Баяр. Одоо ингээд Япон, Австралийн ч юм уу актер үнэтэй махнууд байдаг шүү дээ. Тийм. Тэр шиг жажлагдахгүй шахаа аман дараа хайчдаг. Тэрийг бол одоо би мах гэж үздэг баг. Тийм үү. Эсвэл ингээд зарим газар ингээд бишкэн цагаан цаасны дайтар нэгхэн дээр үеийн бидний жажлдаг байсан орсын цагаан богшиг тийм автгаа жоохон баг. Тэрэнд бол би амт шүүс юм мэдрээгүй юм. Энийг бол одоо би мах гэж хэлж байна. Тэгээд ингээд та сургууль конкурстад хөдөө аж ахуйн сургууль. Тэгээд малын эмчийн ангид болсон. Тэгээд малын эмчийн ангид орсон чинь
Миний одоо батлыг хичээж нэр үчин бас их хатуу багш нар их байсан. Хаацын 3 даваа гэж одоо малын болгон унагдаг 3 нөхөр. Тэгээ нэг нас орсон замзаг байд нэг багш байсан. Тэр багш тэр их мундаг багш байсан. Тэр нөхөр надаас нь 3 4 ангийн дээр төгсөн нэг малын хэмжид нэг дүн тавьсан байна гинэ. За. Тэгээд ингээд шалгалтын асуулт хариулсан чинь манай тэр ламз багш тэгж ингэ. Гэхдээ чи их сайн байна, их сайн мэдчихэв гэх. Тэгээд нөгөө дүн ингээд тавиа гаргасан. Тэгсэн дээр манай тэр дээд ангийн хүүхд гарч ирээд үтсэн чинь дунд тавьсан байна гинэ. За. Чи их сайн мэдчихэв гэсэн мэтлээ. Тэгээд нөгөө 5 дугаар анги юм чинь бүр төгсөж байгаа юм чинь багшаас багш та намайг их сайн мэдчихэв гэдээс яг дунд тавьчих гэсэн чинь хэлж ийн гинэ. Моозгүйгээр тэр үеийн нэг сурах хүчтэй Оросын нэг эрдэмтэн байсан. Тэр хүн онц мэдгийн надад заасан багш тэр юу нэг Москвагийн ветеринарын академийн багш тэр сайн мэдгийг би дунд мэдгийг чи их сайн байна. Яг над чиг мэдчихсэн мэдгээд чам дунд байсан. Гэ одоо тэр нэг төрийн шагналд ярим билгээд одоо сайхан хүн байлаа. Тэд нар чинь их хатуу тиймэрхүү хүмүүс. Тэгээд тэд нар бол та нар заавал ямыг бол энэ үнцийн сурах хэрэгтэй. Малаа мэдэх хэрэгтэй. Ингэж их хатуухан заадаг байсан л дээ. Та сургуулаа төгсчөөд та хоёр маань сургууль анх танилцсан тийм? Уулда танилцсан. Хаашаа юуны анги байсан? Би чинь нөгөө нэгдсэн бодхон анги. Хэдгээр курсаа танилцсан? Нэгдүгээр курстаа танилцсан. Ерөөсөө Анх тэр нөгөө тариалгийн ажилд явдаг шүү дээ оюутнууд. аа Тийм. Тэр чинь энэ зайлдуулээд хөдөлний мангар. Зайлдуулаад. Тэгээд одоо тэр үуч миний үуч чинь тон нөгөө анх танилцсан хүнтэйгээ суудаг тэрнийхээ сүүлд гаргаад гэсэн тийм дээр ч юм аа. За одоо би энэ хүнтэй төвцөө ятан байлгүй гэж тэгээд дагаад тэгээд. Одоо 40 гэж. 40 жил болж. 40 жил одоо энэ хүний хань. Хайрын одоо олон сайхан хүүхдээ ээж. Ер нь ингээд хүмүүс ярьдаг даа нэг хүний одоо аливаа нэг амжилтын одоо цаана бол одоо баталгаатай ар ойлгодог, дэмждэг тэр түнш. Та ер нь энэ эхнэрийг нэг тодорхойлох юм гэж. Ер нь бол Монголд бол эхнэрээ магтсан хүн бол өөдөлтгүй юу гэх. Тэгэхээр та ярьж нь одоо бас Монголоос гараад удчихж ёс заншил одоо яа тийм бэ? Тэгээ энэ юу шүү. Их багтаа танилцлаа. Тэгээд 3 сайхан хүүхд гаргасан. Одоо эрүүл хүүхд гаргаад эрүүл хүүхд боожуул гэдэг чинь ямар сайн. Тэр одоо их хамаалбар. Бас энэ их юу гэдэг одоо их уужим юм байна. Энд чинь ийм бизнес хийж явах янз бүрийн юм байж. Тэгээд зэрэг өө яадгийн чи тэгч. Тэгээд чи чадахгүй бол яадгийн чи бид нар их орон байна шүү дээ. Монголд бол харьж байна. Баян гэдэг ингээ араас одоо ингээд баш өргөлж түш араас зоржуул төрдөг хүн бол одоо таны хань юм байна. Цаана эх орончин биш үү гэдэг тэр юу бол бас их хүч өгдөг юм байна шүү. Үнэхээр эн чинь бид нар чинь эх орон гэдэг чинь үнэхээр хайртай байна шүү дээ. Жишээ нь одоо бид нар чинь цаас орн, бороо орн, газар хөдлөн хамгийн эхлээд харддаг юм эх орны мэдээ байна шүү дээ. Гайгүй. Засууд нь яаж юм? Тий, яаж юм? Мал ах хүн ард нь яаж юм? Улаанбаатар юм удаа яаж юм гэх ингээд. Эх орондоо хайртай. Хүн болгож юм ингээ амьдралыг мөнгөөр хэмждэг гэж хүн гэж байна. Хайр дуртаар би энэ хүнтэй насаар амт явжээвэл хөдөө Монголынхаа жалганд очоод хоноо хариулаад байжсэн жаргалтай гэж боддог хүн байна. Тэгээ хүмүүрийн бодол өөр. Би бол тэгэж их мөнгөтэй байчи олон мянган төгрөг банкнд тэгж ирээсээ боддог. Тэгээ одоо ерөөсөө сайхан ирүүл. Хоёр маань одоо ингээд анх ирээд одоо шууд ажил хийгээд цалин аваад ирсэн юм бол байхгүй шүү дээ. Тэгэхээр эрдмийн ном хөөж. Анх оюутан болоод эрэхтэй эхнэрээ дагуулад ирсэн үү? 1 жилийн дараа. 1 жилийн дараа. 1 жилийн дараа ер нь болох юм байна гэж байгаа. Тийм. Нөгөө докторантурын Хэлний хэлний хүрсэл. өөрсдөө докторантурын шалгалт тэнцчихээр зэр. Болно. Эхнэрээ аваад ирлээ. Тийм. Их сайхан багш юм байдаг. Намайг чи одоо эхнэрээ авч иргээд ингээд хэлээ. Тэгээд л эхнэрээ авч ирсэн 3 хүүхдэд дагуулад ирсэн. Тэгээд Залуу байсан дуудаад байсан. залуу байсан зоримог ба шүү дээ. Одоо бол ирж Ямны маажаад. 3 хүүхдэд дагуулад ирсэн. Юу ч яах гоё. Тийм. Тэгээд Маш одоо 4 хүн одоо байртай хоолтой унттай байхын тулд сурхаас гадна одоо ажил хийнэ. хийгээгүй. Ястаа би нэг ч удаа ажил хийж үзсэн.
Эхнэр. Би чинь дарбайт хийгээд байхгүй. Энэ ажил хийсэн. Дарбайт. Цэцгмаа ажил хийсэн. Та одоо нөхрийгөө сурч байгаа хоорондоо одоо өрх гэр бүлээ авч явсан байна. Гэр бүлдээ дэжихэн тудлаад дарбайт ажил хийгээд 2-3 газар дарбайт хийдэг. Өдөрт 2-3 газар. Өглөө рамен санд очоод дараа нь Өглөө хаана очно нэ? хамгийн эхлээд өглөө нөгөө юу шишиясанд очоод гохоо цагаан будаамуудыг энэ агшааж хайчихад Хоолны газар. байрын зөвлөлт. Хоолны газар. Хоолны газар. Дараа нь рамен гэдэг нөгөө Монголоор гурвтай шилтэй хоолны газар. Тэнд очиж ажиллаад үд болтлоо ажиллаж байгаа. Тэгээ үдээс хойш болохтой зэрэг фамилид нэг ресторан очоод орой 6 цаг хүртэл ажиллаж байна. Япон хүмүүстэй хийж ажиллах уу юм? Япон хүмүүстэй ихтэй хэцүүлээс илам мэдхгүй тэгэл энийг миний Энэ ферм дээр ажиллаж байсан уу? ажил энэ ресторанд чи би бүр гаргалаа хүртэл ажиллаж байсан. Байшингийн ханыг тус урцныг хүртэл энэ одоо хизээд миний юм болох юм гээд тосын сайхан угаагаар зөөлгээд Анхнд ажиллаж байхдаа энэ минийх болно гэж мэдчихсэн юм уу та? мэдэн шүү дээ. Энэ чи миний юм болох юм байгаа сайхан зөөлгээд угаачихъя. Уулзаа хүүхнүүд ер нь галтыг хардаг ус байна. Энэ байшингийн тааз маад энэ галтхан өөрөө тааз маад тус мосондоо дарагдаад хав харин болчихсон. Тэрнийг өдөрт нэг жоохон 1 квадрат метр газар дугаад. Тэгсээр байгаа гиддээс яг таазын цагаан болгоод байж. Ер нь ажилтаа хүмүүсийн хүүхдүүд жоохон ажил муутай байдаг гэдэг юм. Танаа буруу яаж юм? Ажил муутай. Зовлон үзээгүй. Ихтэй Япон заншилтай. Гэртээ тэр аав ээжээс юм авах л удаад байгаа. Аав ээжтэй бэлэг авиддаг гэж бараг байдаг юм та. Сая нэг Одоо ингээ Монголд тэгдэг шүү дээ. Монголчууд бол хүүхдүүдэд ажилдаа малчруулахын төлөө их тийм санаа бодолтой амьдрдаг. Та хоёр маань хүүхдүүдэд ажилдаа болгоё гэж бодлого өөрсдөө урдуур нь орж ажил хийж гүйсээр байгаа. Энд хөтөргөө бэлэн өсдөө гэж манай бодож хавч Америк сараад ирэхдээ ирээс ганц бох бэлэг авчихгүй зүгээр л ороод. Гэртээ. Перцент угаар 80. Та одоо ингээд аав ээжээс 15 удаа. Тэгээд тэр 15 хүүхэд чинь бас л амаргүй шүү дээ. амаргүй. Тэгээ хэн нэг нь хонор угаан, хэн нэг нь одоо малдаа явна одоо ер нь бүгд л хөдөлжсэн биз. Бүгд л өдөлжсэн гэж бодож байна. Миний ойролцоо бүгд эмэгтэй ихтэй өнөр байсан. Би л хамгийн ажлыг нээдэг байсан. Би ер нь одоо бодох ээжтэй хайртай байж байна. За. Эдний ээжээс гарцаа ажилласан. Ээжээ хүү. Тэгээд тэгээд би тэр чи одоо юунд л хагас хүчнээ болохоор л ээжд очиж туслая, аавд очиж туслая гэж хөдөө явчихдаг. Дотор байрнаас. Тэгээд дотор байрнаас. Өвлөж манай хүүхэд чинь цаастаа 22 км цаанаар харьж цаанаар явна. Тэгээд ээжигээ их хайрладаг байлаа. Тэр 15 хүүхэд бид нарыг өсгөж үржүүлж их л янз бүрийн асуудал их хайрладаг байсан. Манай аав бол шатар тоглоол хөхрөө сууж идэг сайхан хүмүүс. Тэр нэг ярьдаг шүү дээ. 15 хүүхдийг одоо ингээд орой одоо нэг будаатай хуурга хийгээд тэгээд хүүхдүүдтэй аяглаад эсвэл будаатай цайч юм. Тэгээд одоо хүүхдүүд чи игнээс уцаа хүлээгээс сууж байгаа шүү дээ. Тэгээд сүүл рүүгээ нэг тооны доод ёроодын чимээ гараад гитгүүд хөлж чахраад хоол өрөхгүй. Тийм мэдрэл дурсамж байна уу тань? Тийм юм байх. Бид нар чинь тэр манай хөвшин ээж энэ төр хажуудалд байдаг байсан. Тэгээд ер нь бүгд ингээд нэг сургуульд дээдлийнхэн сургуульд яваа хот мот руу явчихдаг байсан учраас нэг их хамгийн олон үедээ 6-д олуулаа байсан баг. Тийм учраас нэг их тийм дурсамж явахгүй. Би ч одоо тэр олуулаа байх чинь 100 бол нэг илүү гэр барьчихсан. Амралтаар яриад ирэхэд хүүхдийн гэр дээ. Элий гэр бариад өгсөн. Тэгээд амралтаа бод өмнөгөр дэстагаан тавцгаа. Энэ эхнэрээ хэдгээр курстай гэртэй байж юу? Янзын гоё. 3 дахь курсаа төгсөөд төгсгөл явуу те. Энд чи одоо юм болохоос сайхан хүүхэн байсан. Заасаа. Тийм. Үнэхээр тийм. Энд чинь мис байж тээ. Тийм. Их үнэхээр сайхан хүүхэн байсан. Одоо нас нэ хөдлөөд 3 удаа гаргаад байна. Тийм. Яг нутгийнхаа шаагирдал явцсан аа. Тийм. Иглээ. Тэдний тэр одоо автагийн одоо хосгоо сайхан бүсгүй авчирч гэл одоо. Тэр одоо хүндийг манай хөвчөө хийж намайг чи одоо нүд чин цэхэр царай муутай яаж авгаа болж байгаа юм. Ааш муутай. Баян тэгдэг байсан. Тэгээд хөрхи минь үргэлжил сэтгэлэн зовдөг байсан. Чи ер нь чамд авгаа олдохгүй шүү. Чиний нүд цэхэр байна гэнэ. Миний нүдийг. одоо ингээд хөдөө аж ахуйн сургууль төгслөө
Японд 8 жил ном сурч. Тий. Тэгээ өнөөдрийн энэ өндөрдгөөс харахад таны одоо энэ салбарт одоо таны мэдж байгаа судалсан энэ их асар их туршлагыг ер нь хэдэн хувийг манай хөдөө аж ахуйн сургууль өгч байна. Манай хөдөө аж ахуйн сургуулийн тэр үеийн сургалтыг одоо та шүүмжлээд хэлээд өгөхгүй юу гэж. Тэр үед юунд багш нар бол онлын маш өндөр мэдлэгтэй байсан гэж бодож шүү. Ганцхан тэр жишээ нь одоо юу гэдгийг үр удмын судал хийхээр тэр генийг судалждаг материалыг баасан л байна. Тийм багж төхөөрөмж юм уу. Тэрнээс ч одоо бүгдийг болж штэ. Би энэ дээрээд их азтай миний багш ч одоо Токиогийн их сургуулийн профессор байсан хүн миний багш байсан. Тэгээ тэр хүн чинь нэг 100 ингэдэг юм аа. Ой аварцдаг юм. Юу яа за Монгол би нэг Монгол юмор байна гэж тэгж. Тэгэхээр зэрэг миний багш тэр хөдөө аж ахуйн сургуулийн захирал Төмөржив багш гэдэг байсан. Аюултай том. Төмөржив багш руу би уцтсан байхгүй юу. Тэгээ багшийн миний профессор хуваарь надтай хамт Монгол явна гэж юм. Гэл зүгээр хэлсэн. Тэгсэн чинь би тэр онгоцоор очоо буусан чинь тэр Төмөржив багч нөгөө сургуулийнхаа унааны машинтаа тосоод авдаг юм байна. За. Тэгсэн нөгөө профессор чинь баярлаад тэр Сузуки багш баярлаад би ернөөс Монголын мал эмнэлгийн төлөө юм юм. Тэгээд энд байж байгаа чинь Монголын мал эмнэлэг прожект оруулсан шүү дээ. Тэр их олон тоног төхөөрөмж оруулсан. Энэ Овигерогийн их сургуульд 20 гаруй малын эмчнэр нэг жилээр мэрэгжилж байсан шүү. Тэр одоо том хүмүүс ингээд нэг хөдөлгөөр их сайхан юм байна. Тэр одоо их сайхан бахархал байсан. Үнэхээр юу тиймэрхүү бид тэр үндсэн сургуультай дээр үед бол үнэхээр хайртай байлаа шүү. Тэгээд би хөдөө очоод 6 жил ажил их сайхан байлаа. Нөгөө Девтад мэвтад дарга марга их хурлмор нэг жил би 4 их хурл явуулсан шүү. Тэгээ хөдөөгийн дээр сайхан мачтын намайг их дэмжсэн дээр хөвсгөлийн харуул гэх. Тэгээ байжсэн чинь миний аавтай энэ хоёр чинь ернөөсөө хөдөө бол над хүүхдүүд чинь боловсрохгүй хотор гэдэг юм. Тэгээд тэр содон дарж байгаа багш атсан биз дээ. Тий. Тэгсэн чинь миний нэг багш одоо нас болтон содон даржаа гэж багш юм. Тэр я би зургуулдаа чамайг буцааж аммаар шалгалт өг гэдэг юм. Тэгээ би тэр юуны нэг залуучуудын онцгой их хурл гэж болж тэр үед ирээд тэгээд яасан чинь тэн дээр нэг шалгалт өгсөн. Тэгээд тэнцсэн. Тэгээд би буцаад ороод ирсэн. Би нэг баг зэрэг орос хэл мэднэ. Гадаад хэл өөр хэл мэддэггүй. Тэгээд дээд сургууль буцаад ирсэн чинь бүгд л англи хэлтэй хүн байна, герман хэлтэй хүн байна, янз бүрийн хэлтэй хүн байна. Тэгээд энэ хэл сурыг гэж бодоод нэг англи хэлийг үзэж эхэлж яадаг юм байна. Тэгсэн чинь харин энэ гадаад явах шалгалт байна гэхээр зэрэг өгсөн. Тэгээд өгөөд орсон чинь тэнцсэн юм мэдэхгүй 6 сар орчим болж исэн чи харин үгүй чи тэнцсэн байна гэж хариу ирээд. Тэгээд ёо авга одоо тэр мо талигач аавын буйн багш нарын буйнаар л Тэгээд 150-ын бэлтгэлийн өмнө цам судалж яваа. тий. Тэгээд нааш ирсэн шүү дээ. Тэгээ ирэх чинь Япон хэл байхгүй. Тэр хөдөө аж ахуйн их сургууль олж авсан тэр мэдлэг бол яхахгүй таны энэ бүх юмны анхны суурь болж байна. Тэгэлгүй. Муу энэ ч одоо мал ингээд харна гэж чинь Япон улсад чинь тэр нэг мал нь амар үнэтэй. Нэг малыг эмчилгээ үржилгээний яг тэр цаг хугацаанд нь хийхгүй бол энэ чинь их хэцүү шүү дээ. Тийм учраас тэрийг одоо ингээд хараад мэддэг тийм юм нь одоо тэр манай Монгол хөдөө аж ахуйн их сургуулийн ач тус гэж үзэж шүү дээ. Тийм учраас Хоккайдо та хаан сурсан юм бэ? би Хоккайдогийн их сургууль. Дараа нь Овигерогийн их сургууль гэдэг хоёр их сургууль. Тийм. Шинэ фиксэн яг гэж. Тэр нь бол одоо улам нарийнсан. Нарийнсан тийм. Нарийнсгал юм. Тийм, нарийнсгал яваад. Бүр одоо их нарийн. Одоо бол та яг таны мэргэжлийг дуудвал одоо юу гэж дуудах вэ? Би юу гэдэг малын эмчилгээ энэ чинь нэг эмчил гэж хэлдэг шүү дээ. Эмчээг дуудуулахдаа би одоо уг нь хүмүүс бол намайг авралт доктор ч гэж хэлдэг хүн байна. Янз бүр бүх хүмүүс энд бол одоо намайг шачаа гэж захирал гэж дууддаг. Гэхдээ захирлаас гадна тэр би нэг эмч авралт эмчээ гэж дуудуулдаг их дуртай. Яагаад ч мэдхгүй. Эмч идэх чинь их сайхан. Энэ за 8 жил сурсны дараа ингээд энэ олсон оноод энэ мэдлэгээ ингээд баталгаажуулах тэр багшийн зөвлөгөөгөөр та энэ фермд яг энэ фермд ажиллаж ирсэн юм биш үү? Үгүй өөр нэг вэ. Өөр ферм. Өөр фермд ажиллаад 6 жил өөр фермд ажиллаад дараа нь энд ирсэн. Тэгээ би мал аж ахуйд нь 20 жил ажиллаж ойролцоогоор.
Тэгэхээр энд ирэхдээ та эзэн ажилтгуу эсвэл зүгээр хөлсний ажилчин юу? Хөлсний ажил дээр мэрэгжилтэн энд мэрэгжилтэн гээл Хэдэн жил ажилласан бэ? энд мэрэгжилтнэр чинь одоо 7 жил орж байна. 7 жил тийм ээ. 7 жил. 7 жил ажиллах хугацаанд та түрүүнийг ийм дууралдаа би нэг баг зэргийн хувьцаа эзэмшдэг байсан юм а гэж үг. Тийм. Эхэлж оруулалтал ернөөс надад хувьцаа өгсөн. Хувьцаа аваад орохгүй болохгүй. Тэгэхээр та бол одоо мэдээ үнцэнтэй мэрэгчлэн болсон. Тэгэлгүй. Хажуу зэрэгэлдээ ферм дээр бол өөрийгөө бол харуулсан. Тийм. Тэгэхээр энэ ферм бол таныг бол одоо залж авчирсан биш. Тийм. Залж авчирхдаа одоо бас компани хувьцаа өгөөд. Тийм. Тэгээд сайн хүн байсан байх та хувьцаа өндөр цалин амлаад. Тийм. Гэр бүлийн чинь тэгээ ингэн одоо ресторанд ажиллуулна. Тийм. Энтергээд. Тэгээд ирсэн байна шүү дээ. Ер нь ингээд тэр үеэс анх хуримтлал бий болж гисэн үү? Тэгсэн шүү дээ. Юунд тэр үеэс яасан. Тэгээ энэ чинь энэ үхрий чинь энэ дотор нь үржүүлдэг ийм аргыг бол би ингээ бүгдийг хийсэн. Тэгээд эднийх чинь урд нь манай энэ ферм чинь зүгээр өсвөр үхрээ үржүүлээд өсгөөд зардаг байсан. Тэгэхээр зэрэг одоо бол үржүүлдэг болно гэдэг чинь бүр үнцээр суурийг өөрчилж. Тэгэхээр таныг авчирсан гол өсөх шалтгаан бол мал үржүүлгийн ажлыг эхлүүлэхийн тулд тийм тэгж бодож шүү дээ. Та ер нь ингээд анх орохдоо хувьцаа авч дараагаар нь өөрийнхөө мөнгөөр нэмж худалдаж авч. Тийм. Тэгээд аваад яваад. Ганцхан дэрэг банктай яриад. Тэгээд би тэр тоосын энэ миний юм болох юм гэдэг. Тоосын авчид авахгүй. Тэгэхэд бол алидийн тодорхой хэмжээний хувьцаатай байсан учраас таавал балдыг харсандаа ч ерөөсөө та хоёр гэр бүлийн хурлаа шийдсэн байсан. Тоосын авчид энэ сайхан зөвөртгөх нэг зэн миний юм болох юм. Би түрүү нэг танай ажихуугаар явж байхад нэг зүйл анзаарлаа. Энийг бол зөвхөн үхрийн ажихуу гэж хэлж болохгүй юм байна шүү дээ. Маш том эдлэн газартаа одоо тариалан бус гэдэг. Баг зэрэг. Гэхдээ баг зэрэг юу яг тэр энэ газар нутгийн чинь хязгаар надад харагдсангүй. Энэ модны цаад рууч байдаг юм шиг. Тэгэхээр энэ газар тариалыг та өөрөө эрхэлж чинь үү эсвэл энэ газар дээр газар тариалын компанид оруулаад тэднээс одоо энэ юу вэ? Энэ ферм дээр бол хүмүүс оруулаад газраа зээлээд өгөөд ажиллуулж байна. Бас нэг обихерод нэг ферм байна. Тэрний газар бол эндээс бараг 2 дахин нөө. Тэнд бол бид нар өөрснөө тижээлээ гэж. Өөрснөө эрхэлж байгаа юм. Өөрсдөө тижээлээ. За ахта энэ ерөөсөө мэржлийн хүний хувьд энэ Японд ч энэ газар нутаг дээр энэ үйлдвэрийн ийм бүхэл таарна гэдгийг та шийдсэн. Тийм. Тэрийг бол инг хэрэгтэй байна. Ингүүл болох юм байна гэдгийг бол өөрөө нэг одоо энэ ажил дээр бичээд бол та хоёр төрлийн өгтөө авах юм дээ. Нэг нь сүүний чигдээ нэг үйлдэл багш шүү. Нөгөөх нь хар юу лээ? Багиу. Хар үгүй. Японы махны одоо энэ саний амттай юм байна. Тэр энэ та энэ анх 8 үхрээс эхэлсэн гэж байна. Тийм. Хар үгүй 8. Хар үхрээс. Тийм. Өнөөдөр одоо хэдэн мянгаар тоологдсон? Одоо 3000 орчим байна хар үгүй. Тийм. Энэ бол одоо ийм амархан өсөд явждаг байна уу? Эсвэл одоо энэ онцгой одоо арга хэрэг гэж юм уу? Их худалдаж авлаа бас өсгөлт сайн байна. Хоёрдугаарт бид нар нэг үхэрчин нэг л туул төрдөг энэ одоо ихрлүүлдэг арга хэрэг хийж шүү. Ихрлүүлдэг. Тэр харин ихэр байдаг тийм. Өөр үхрээс нэг үр хөврөл ялгаж авчаад хоёр үр хөврөлийг нэг үхэрт хийгээд тэгээд хоёр туул гаргадаг. Хурдан болоо. Тэгээд энэ сүүний үхрээс рүү бас хар үхрийн үр хөврөлийгээд хар үхрийн туул гаргаж авч. Тэгээд хоёр аргаар үржүүлж шүү. Одоо бүр ихрлүүлдэг бас. Ихрлүүлдэг болсон тийм. Одоо 3 4 ихэр болох уу? 3 4 арай бол одоо хоёрыг л ихрлүүлээ. Хоёрыг ихрлүүлээ. Бид нар энийг бас эрдэм шинжилгээний хурал муралд бас илтгэл тавиад ингэ явж байна одоо. Хоёр туул гаргаад гэнэ одоо энэ монд их юу алдаршчаад байгаа. Тийм. Их олон сонин сэтгүүлээр гарч нэг олон Тэр хоёр туул гаргадаараа л энэ Одоо Монголд бол одоо топ 100 аж ахуй нэгж яаж шалгуураар одоо явдаг шүү дээ. Японд одоо энэ хөдөө аж ахуйн чиглэлийн одоо топ хэддүгээр компани юм байна? бид нар сайн өөрийгөө сайн магад. Одоо бид нар нэг томоос 50 дотор орох гэж байна. Үхрээ ажиг. Тэгээд бид нар бол энэ манай энэ фермерийн чинь маш их олон энэ Япон даяар бас одоо Америк гадны хүмүүс ирж зөндөө үзсэн шүү. Тэгээд бид нарын энэ юу гэхээр зэрэг энэ чинь нэг юм ресторан байна,
сүүний үйлдвэр тэгээд Аялал жуулчлалтай. аялал жуулчлалтай. Тэрнээс гадна тэр үржлийн төв гэдэг чинь бас их онцлогтой. Тэр үнэ чинь хүмүүс их хийж үзэн. Тэгээд туршлага судлан гэхээр арай юм байна. Ямар ч байсан санаа оноо авах гэж. Та түрүү фермийнхээ тухай ярьж байхдаа иж бүрэн гэдэг нэг үг алдчихжээ. Иж бүрэн гэдэг чинь юу юм бэ? Ер нь бүх фермерүүд чинь ямаа хийж чадахгүй нэг өндөр үнэтэй тийм гадны мэрэгчлэнгүүд зөндөө мөнгө төлж шít. Тэгээд бид нар бол тэрийг дотроо хийдэг. Цогцтой. Өөрснөө мэрэгчлэнгүүдээ өөрснөө бэлтгээд авчиж. Тэргээр их онцлог. Үн их мөнгө гаж нь гаргаж болохгүй гэсэн. Одоо юу гэдэг за яг одоо ингэ хараа аж ахуйг за байгаль салбарын эрсдэл бол одоо барыг байхгүй. Байхгүй тийм. За өвчин зовлон яаж вэ гэх зовлон байхгүй одоо ч эм тарилга. Тийм тийм. Тэгээд тэрнээс гадна өвчин бол бид нар чи энэ фермерээс гадна манай үхрийг харж байгаа үржлийн үхрийн тал хувийн Хоккайдогийн 6 үхэрч айл байж. Бас тараагаад. Үгүй эндээс гадна айлуудаар 6 айл. 6 айл 500 үржлийн үхэр. Тэгээд одоо тэнд шинэ авсан ферм бол бас 2 газар байна. Саадаг үхэртэй, өсвөр үхэртэй. Тэгээд ягаад зэрэг манай фермч одоо энэ 9 ферм байна. Хоккайдо. Улам одоо тэлж дээ. Том болгох хэрэгтэй юм уу гэсэн бодлоо. Үхэр тэжээгээд борлуулахад хамгийн одоо том зардал бол энэ тэжээл үү? Тэжээл дараа нь хүний зам. Тэжээлэг хоёлаа яг. Түрүү ингээд хоёлаа машин дэвжсэн. За энэ жил одоо бороо их орсноос болоод энэ ер нь ойроос ер нь тэжээл авах ер нь юу багасчих шиг байна. Магадгүй холоос өөхөн шиг байна. Үн өсгөн шиг байна. Тэгэхээр би юу гэж бодсон бэ гэхээр та бол одоо өөрийнхөө зардлыг багасгахын тулд аюул энэ өөрөө тэжээлийн тариалыг эхлүүлэх юм дээ. Тийм. Тийм бодол бол байна шүү. Хизээ эхлүүлэх үү гэдэг нь асуудал. Тэжээл одоо эхлүүлэхэд бас их сайн одоо мэддэг болж эхлүүлэхгүй бол их хэцүү. Тэгэхээр зэрэг тэр хамгийн сайн чинь өндөр ургахаар сайн биш. Ямар үедээ мал идэхээр зэрэг тэр малын биеийн чин гэдэг юм их байна гэдэг үеийг одоо бид нар бол ингээл янз бүрийн аргаар үзээл байна. Гэхдээ одоохондоо бол арай л ингэж ингээ шийдэж чадахгүй. Тэр сүүний үхрийн ферм бол муу бүгдийг нь одоо хийж штэ өөрснөө. Ямар ч одоо тэжээлийнхаа 90% өөрсдөө шийдэж чаддаг. Сүүний. Одоо тэр туршлагыг нь харж та шинэ ферм хөдөлж авсан байна. Тийм. Үнэхээр энэ тэжээл газар одоо энэ том газартай. 360 гектар тийм газартай. Ер нь Японы хуулиар одоо таны хөдөлж авсан энэ компани доторх энэ газар бол таны хувийн. Тийм. Энэ чинь бүх л ямыг хувийн компани нэр дээр компани тэгээ бүх юм нь миний нэр дээр байгаа учраас бүх юм. Монгол бол одоо газрын эзэн чимшиг, гүү чимшиг нэг хэдэн цаастаа сууж яадаг шүү дээ. Төрөл одоо хураагаад авах үедээ хураагаад авчиж явах шиг байна те. Энэ чадахгүй ч. Энэ бол одоо таны 100% өмч. Тэр чи одоо энэ манай энд хүн орж ирэх мэггээр явах мөн зөвшөөрөл бүгд энэ чинь газрын өмчийн асуудал бол маш нарийн байж. Би сая Монгол төмөндөө өнгөрч сая Twitter жиргэлээ. За. Газар нутаггүй гэсэн Японы улсын нутагт Монгол хүнийхээ газарт буруу харж байгаад морь харлаа гэж. Японы айлд би морь харъя гэж гоохчихгүй мэдлэхээр айгуу нөгөө Японы айлд зөвшөөрөхгүй. Та бол одоо миний газар дээр та болон тэгэлгүй явах гээд надыг морь харуулж байна те. Йоо чин энэ бас Японы ард түмжийг сайхан ард түмэн шүү. Ингээд одоо энэ чин тэр арьс өнгө яс үнээр гадуурдаг юм байхгүй. Тэгээд чаддвал дэмжээд өгнө. Юм нэг нарийн. Тэгэл тэр тогтцооны дунд л яг хийгээд явах юм бол. Одоо мен тариалангийнхаа тэжээлийн асуудлыг шийдэхийн тулд босон дээд сургуульд орох гэдэг нь үгүй юу? Сургууль их хичээл их хийн шүү энэ ч одоо. Хаач ер нь өөрөө бүх юм хийчихийг боддог юм байна шүү. Тийм. Үнэхээр юм. Тэгэхээр ч одоо хин нэгэн тариаланч итгэхгүй та өөрөө л тариа судлах гэдэг шүү. Тийм. Чадвал нэг үндсэн гол 3-4 ургамлыг өөрөө хий гэж бодож шүү. Тэгэхин тулд одоо ном үзэх. Ном үзэхийн тулд одоо оюутан болох хэрэгтэй. Тийм, оюутан гэхүү одоо маш өндөр боловсролтой сайхан хүмүүс байна шүү. Манай Монголч гэсэн тийм хүмүүс зөндөө. Таас нь өөрөө тэр хүмүүсээр хэлэхгүй өөрөө хийдэг юм байна шүү. Тийм ээ энэ тэгэл ирсэн одоо бас 60 өгч штэ тэгээ одоо. Марчд одоо хаанаас ямар хүмүүс мал байна. Бид нар энэ ч одоо манай ферм дээр чинь хятадын залуучууд ажиллаж байна. Энийг одоо би бүгдийг
Монгол залуучууд одоо нэг 2 монгол залуу ажиллаж байна. Хаанаас ирсэн бэ? Тайван бас. Нэг нь Говьалтай хүүхд, нэг нь Улаанбаатарын хүүхд байна. Энэ говьалтай хүүхд таны лобби юу вэ? Манай дүүгийн хүүхд байна. Харин нэг лоббид орчих шиг боллоо тий. Хамгийн баг дүүгийн хүүхд байна. Тэгээ одоо таны лобби муу ажлууд одоо яах вэ? Сайн ажиллаж шүү дээ. Ялалцаж. Ашгүй дээ. энэ монгол хүүхдүүд одоо их сайн ажиллаж байна шүү. Их хүмүүстэй одоо их хамгийн гол нь би авсан чинь хүнтэй таарахгүй их хэцүү шүү дээ. Одоо ингээд Тайванаас мачд байгаа гэж байна. Хятадаас байгаа гэж байна. Наа бодвол Японууд байгаа. Байна. Тэгээ энэ бүгдийг монгол болох одоо хүсэл байгаа гэж. Ер нь юу гадаадаас ажиллаж байгаа хүмүүсийг монгол болгочих гэж бодож шүү. Тэгээ эдгээр монгол хүмүүс энэ дээрээ ажиллаад сураад очивол надаас ч сайн байран байгуулчих мэдлгүй шүү дээ. Монгол чинь Танад одоо малчин болёо гэвэл одоо тань руу захиавч юм уу? Эсвэл одоо яах ёстой? юунд Монголоос явуулдаг тэр хуулиар бүрдэгдсэн компаниуд байна. Тэр компани дээр хичээл хийгээд тэгээд яах юм бол одоо сайн хүүхд байвал тэр чинь эндээс би одоо ингээ гар усураад энэ хүүхдийг аавна гэхээр хүрээд ирж байгаа. Та тэгвэл нэг нааш нь одоо ажиллах хүүхд гаргадаг тэр компаниуд бол тань дээр ирээд Тийм. Узтгаа манад одоо ийм нутгаас ийм тусалтай хүүхдүүд байна. За энэ нь бол тиймэрхүү байлаа шүү. Тийм. Ингэрхнээс та тэгэхээр тэд нундаас харах нь байна. Тийм эндээс харна. Одоо нөгөө компанид одоо тэр нутгаас нэг хүүхэд байна уу хараад хааш тэгээ захиалга өгч байгаа юм. Гэхдээ одоохондоо өгөхгүй шүү. Тийм үү? Тэгээ одоохондоо өгөөгүй байна. Бид нар миний энэ найз нөхдүүд ижилхэн ийм үхрийн аж ахуй эргэлдэг тийм дарга нар зөндөө байж. Бид нар бас монгол хүн аммаар байна. Тийм хүмүүс ч гэсэн одоо яаж вэ? Танилцуулаад өгч. Би ер нь Монголын олон залуучуудыг энд ирээд тэр хэл сураад яахан мөнгө одоо тэгээд энэ хүний нутагт энэ хөдөлмөрлөд үзээсэй гэж үндэ бодож байна. Одоо та Ерманууд энэ ферм дээр тэр хүүхдүүдийн одоо ажиллаж эхэлжсэн хүмүүс шүү. Тийм. Өнөөдөр эзэд болцсон сууж. Тийм. Тэгээ өнөөдөр маргааш ирж байгаа залуухан хүүхдүүд үхээр одоо гавшаа ажиллаад юмдаа эзэн болж чадах юм бол Тэр болно шүү. хизээрийн цагт бас нэг өөрийн гэсэн фермтэй болчиход Тэр болно. Тийм болцоо бол байна. тэр өргөн болцоо бол одоо энэ газар нутагт бол байдаг юм байна тийм. Хүмүүс одоо сайн хүмүүстэй уулзж уулзах нөгөө хүний аз жаргал гэдэг чинь сайн хүнтэй хэдэн удаа уулзах уу гэдгээс шалтгаална. Тэр үнэн баг шүү. Би ингээд түрүү өнөөдөр үдсэн харснаа ингээд бодож сууж байхад хайраар асар их бархсан л та. Тэгээ энэ бол одоо өөрийн сурсан эрдэм ном биш шүү дээ бас. Бидээс нөлөөлнө. Зүгээр нэг сэргэлэн ус хотоо Монгол одоо зан чанар гэвэл бас мэдээж оролцсон гэхдээ бас бүхэлдээ биш. Энэ бол асар их хөдөлмөр. Тийм. Асар их хөдөлмөр. Энэ хөдөлмөрийг байж энэний ардл гарч босч байгаа шүү дээ. Би тэрийг дотроо их бодсон л да. Тэр тийм шүү. Би бид нар бол нэр ажил нь одоо Хүний итгэл авна гэдэг чинь хамгийн гол. итгэх энэ Япон хүмүүс ч гэсэн сайхан ажиллаж байгаа хүнийг бол итгэн ингээд өгөө тэр итгэлийг авах тийм чадвар байвал тэгэл болно шүү дээ. Бид нар ч гэсэн тийм шүү дээ. Ер нь сайн ажиллаж байгаа энэ манай Япон залуучдын тэрийг бол хурд өөд нь болгоод цалингийн нэмээд ингээ явуулъя гэж үнээр юм бодож шүү дээ. Тэгээ энэ сайхан өөрийн юм шиг сэтгэлтэй маш өндөр чадвартай хүмүүсийг бол хурдан өөд нь болгоод явъя гэж бодож. Амьдралдаа бол та нар бол сэтгэл хангалуун. Хангалуун. Тэгэхээр ингээд альва нэг ингээд явахтаа хүний амьдрал бас хоёр талтай байдаг. Сайн сайхан мэдээж давмгалдаг, бүтэлтэй болж байгаа юм дийлэнх нь байдаг. Гэхдээ хүн зарим нэгэн зүйлийг золиослдог. Тийм. Яг шаа. Хайр юуг золиослж байна? Одоо солиосон юм гоо. Нэр нүрээр золиосож яг бид чинь Монголд хараа дээд сургуулийн багш гэл энэ чинь юу ягаад хүн зурлуулаад аяг тавга уугаан бүр хариулна тэгээд за бид нэр нүр дээр юу өөрийнхөө нэг хураа идэх хичээлээс хувдар хай энэ 3 хүүхдтэйгээ төлөөд үсгээ нэг 3 хүүхдтэй нэг жоохон боловсралтай хүн болгочихвол энд Японд юугаа шалаа авчиж гэнэ үү тавга уугааж гэнэ үү хамаагүй гэж боддог. Би сая Өмнөг аймагт ажиллаж байгаа да. Хүүхдтэйгээ төлөөд өөрийгөө золиосож байгаа шүү. Нүрсний тээвэр хийдэг. Нөгөө нэг том машины жолооч нуртаа уулзаа явжсэн чинь. Кабинд 3 дахь ангийн охиноос суулгацсан нэг эмэгтэйтэй таарлаа. Тэгсэн 18 жил нүрсний тээвэр хийж байгаа юм. Өсөөл одоо тэгсэн тэр эмэгтэй 6 охинтой өгтөлгөөсөн эмэгтэй юм байна. Тэгээ амьдрал нь бас тийм амар байгаагүй. Тэгээд өөрийнхөө амьдралыг октодороо дахид тууцуулахгүй
гэж амтан руу өгöd. Ерөөсө бараг гэрээ бараа харахгүй бараг 24-48 цаг одоо гэдэг энэ 5 толгой хятадын хооронд ерөөсө нүүрс тавилж. Тэгээ өнөөдөр 3 охиноо анагаах ухааны их сургууль төгсөж чадаж. Ингээд юм ингээд өөдөө ингээд өнгөтэй болоод явж байна. Тэгээд тэр 3 дахь ангийн охин ээжигээ санаад сургуулийн амралт эхэлсэн учраас кабинет нэрэл хамж явж байна. Ард нунтаад. Тэгээд тэр эмэгтэйгээс асуусан. Миний дүү ингээд өөрийнхөө хөдөлмөр хүчээр чамаалтаар одоо ингээд зорьсон зорилгодоо хүрээд хүүхдүүдэд дээд босролтоо хүн болгоод ингээд явж байна. Миний дүүд харамсдаг юм юу вэ? Чиний амьдралд одоо ингээд энэ их хөдөлмөрийн хажуу золиослсон юу вэ гэхэд би хүүхдүүдийнхаа тэр өсөж байгаа тэр сайхан үед нь хамт байж чадаагүй даа харамсдаг. Хамт байж чадаагүй. Өнөөдөр та хоёрууд энд хамаг цагаа зориулаад, хамаг хөдөлмөр цагаа зориулаад, мэдлэг босод бүх юмаа зориулаад энэ амьсганд хүрч байгаа. Цаана нэг зүйл огсон л байгаа. Нэг 2 3 хамгийн яг тэр Монголд байсан ч гэсэн мэдэхгүй шүү дээ. Би тэр аав ээж хоёрыг нас урах хажууд нь байж чадаагүй байна л дээ. Гэхдээ Монголд байсан ч гэсэн чадахгүй байж мэдлгүй. Тэр л байна шүү дээ. Өөр одоо ах дүүнэр ирэх үедээ ирж ийн, явах үедээ явж ийн. Одоо энэ энд ингээд их зөндөө явгаар зэрэг энд янз бүрийн үндэстэн ястангууд янз бүрийн амьдрал яаж байна. Тэрний хамгийн дээр биш хамгийн доор биш ингээд дунд тавьдал ер нь нэг хүний амьдралаар л амьдарч ийн гэсэн л бодлоо. Өдөө мал дээр байгаа дүүн анх таны ферм дээр ирээд ер нь юу гэж байна? Энэ юунд би ер нь дүүнрээ авчираад ажиллуулах болох юм. Гэхдээ энэ өөрийн дүү ч гэсэн энэ Японд ирээд сэтгэл нь хангалуун байх уу, хангалуун биш байх уу гэдэг чинь их асуудал байна. Тийм учраас ир гэдэг. Би өөрийг асууж байна. Танаа малчин дүү. Анх энэ Япон мал аж ахуй дээр ирлээ шүү дээ. Анх төржсэн тэр сэтгэл ямар байсан? Юунд эхлээд бол энэ мах эзэн чинь нэг зөөлөн амтгүй байна. Малын хаашаа өмхий байна энэ төргээ хэлтэл явна. Гэхдээ ер нь хамгийн гол нь за өөрөө ажил хийгээд яах вэ гэхээр зэрэг жишээ нь одоо эндээс би одоо нэг Японоос яваад нэг дуртай оронд очиж буцаад ирэх гэсэн ийм тиймэрхүү одоо миний аав хэлдэг байсан. Та нар амьдрал явж ийн янз бүрийн юм болно. Нэг хамгийн таны дотн чиний дотн хүн чинь ямар нэгэн том асуудал болох чи тэр өөрөө ирээд буцдаг зардлаар бэлтцсэн байжээ. Тэгвэл одоо амьдрал чинь тэгэхээр зэрэг тиймэрхүү заавал нэг их юу гэдэг юм да одоо тийм их тансаг байна ч гэж байхгүй штэ нэг хурж юм. Ер нь би зүгээр ингээд Японд ирээд яг өндөр хөгжсөн зохион байгуулалтаа сайхан орн байна. Гэхдээ ингээд монголчууд бид нар чинь их сони. Одоо би ингээд Японд ирээд миний тэр Монгол нутагтаа их дураараа байж чаддаг. Тэр сайхан сэрүүн, тэр сайхан байгаль, тэр сайхан салхи. Энэ хоёр зүйл их өгүүлэгдэх юм. Эдгээр богино хугацаанд ирж байгаа ч. Айгал цагаараа хувьд бол жоохон чигтэй. Бас тийм амар биш юм. Тэгэхээр их дураараа их нутагтаа байна гэдэг тэр мэдрэмж бол сайхан шүү. Одоо би зүгээр тэр хөвсөд нутгаас ирсэн таны мад дээр галгамтаа сахиж үлдсэн дүүд энэ байж чадахгүй. Тэр хүнд бол нөгөө нэг тэр юм тусахгүй. Тэгэхээр би зүгээр дотроо бодож байгаа. Та нар маань энэ их нөр хөдөлгөөр гаргаж амсны хөвгтэй тэр мэдрэмж тэр зүйлийг одоо өөрсдөө солиоцсон гэх юм уу тийм. Тэр хүүхдүүд байгаа тулдаа өөрсдөө амьдрал солиоцсон байхгүй. Улаанаа чи 8 сартын дагуулад ирсэн юм чинь. 8 сартын дагуулад ирсэн чинь Монгол гараад сургуулийн өнөхөй би чи мэд үсгийн мэдхгүй. Монголоор ярьж чадахгүй. Тэгэхээр ийм мэд дагуулж яг нэг Японд олсолтой хүн болохыг би тэр өөрөө ямар юмаа хийж явна уу яаж явна хамаагүй гэдэг өөрснөө хамгаалж байгаа. Гэхдээ зөв одоо зөндөө юу вэ? Амралтад дагуулад авсан. Тэгээ хүүхдүүдтэй нэг Монгол хүүхдүүдэд тоглох чинь нөгөө хилам ойлголцохгүй болооч. Хүүхд манайд нэг банга сонгохтараа хөдөлт сонгохтараад ороод яах вэ? Нөгөө хүүхд чи миний дугуйг аваад зогтаачлаа. Тэгээ хэлэхээр ойлгохгүй байна. Аваад аз би таартайгаа өнөөдөр сайхан эдэн даадгүй сайхан яриа хөөрдөө. Би ингээд бидний зөвхөн монголчууд улсын багийнхан бидний бас Сэлэнг аймагт ажиллаж эхэлж байгаа. Сэлэнг аймаг маань бол
Яг байгаль цагуур одоо энэ бүх юм бол ер нь энэ Хоккайдо шүү. Бас л их уултаа, устай, модтой. Тэгээ манай Монголын тариалангийн гол бүс ер нь газар тариалангийн бараг 90% сэлэнг хангаж байна. Тэгээд энэ жилээс ихтэй Монгол улсын засгийн газраас бүр ингээ хатуу зоримг шийдвэр гаргаад энэ бол газар тариалангийн бүс юм аа. Тийм учраас одоо нөгөө нэг бэлчээрийн малч хуул газар тариалантайгаа зэрэг орч болдгоо. Тэгээ өнөөдөр танааныг өгөхөр хашаад аваад хажуу айлын тариалангийн талбай. Тэр үл ерөөсөө ингээ актер хэвчүү. Тэгэхээр танаас шиг ийм ферм аж ахуй, ийм малч хуй юу жохондоо сэлэнгэд зэрэгцэн орч болох юм аа. Тэгэхээр энийг би бас ойлгуулж, мэдүүлж Монгол түмэндээ бас хүргэе гэсэн тэр санаа зорилго байгаа. Тэгээ энэ удаа анхудаага би ганцаараа ирлээ. Яа санаатайгаа яаж холбогдож байгаа нэг 4-5 уулаа ярьж бүр нэг энэ аж ахуйгаар яваад тэгээ. Магадгүй тэрнийг үдсэн хүн хичээлийн ном уншсан аятаа ойлгохоор тэг тим нэвтрүүлэг хийх бас хүсэл байгаа юм. Болно шүү дээ. Бид бол Монгол оронд үнэхээр их болцоо гэж бодчих. Одоо энэ байгалийн малын махан төр чи амар их үнэтэй болж шүү дээ. Өчигдөр шөнө бид нар юу хийжсэн миний нэг таньдаг Японы нэлээд алдартай юунд захирал хүн гарч ий. Тэр хүн махтараа тэр чин Америкт бэрмдээ өөрийн зөндөө олон би том хүн тэрдэг Уругвай гэдэг нэг тэндээс мах оруулна гэж шүү дээ. Тэгээ яагаад гэсэн тэр одоо илж шүү дээ. Тэр бэлчээрийн малч хумаа мах гэдэг чинь хамгийн сайн. Тэр нэг өөхн ийм тийжсэн малаас өөр юм гинэ. Энэ тийжсэн малын өөх чинь хүний үн тийм сайн биш. Гэтэл тэр бэлчээрийн малын өөх нь их сайн. Тэгээд тэрийг оруулж ирнэ гэж. Одоо бэлчээрийн сүүчин бас одоо их үнэлэгтэй тий. Энэ бол танаа бүтээгдэхүүн. Тийм манай. Одоо нэвтрүүлгээ дуусчаад ууж үзэх гээд байгаа. За. Тэгэхээр бэлчээрийн үхрийн сүү нөгөө фермийн сүүнээс үнцэнтэй. Үнцэнтэй. Тэгэхээр бид нар монголчууд бол бас бэлчээрийн малч хуугаа адлах биш. Тэрийн зөв одоо хөгжүүлэх хэрэгтэй байна тийм. Би малын хэмжээ, малч хуу мэрэгчлээ нэг их хүн одоо өөрөө бас тэгж их хөдөлмөрлөх хэрэггүй. Малчин хүн бол сайхан жаргалтай амьдрал шүү дээ. Тэгэхээр зэрэг нэг их олон төмөн тоо болгоод хэрэггүй шүү дээ. Өндөр ашиг шимтэй. Мянгад малчны цолыг байхгүй болгочоод чанартай малчны цолыг болгочоод тэгээд яг тэрнээс гадна би одоо ингээд хамгийн их Монголд манай малчтай хийхгүй болохгүй юм юу гэвэл одоо энэ жилийн цагуурч их өөрчлөгдөж шүү дээ. Тэр зэрэг монголч нь одоо өргөн удам нутагт дэвсгэр байлаа ч гэсэн тэр малчд одоо малаасаа салах тийм одоо аюул байна шүү. Тийм учраас одоо тижэл мэжэлээ их сайн бэлтдэг аргатай хослуулж явахгүй бэлчээр малачгүй гэдэг чи одоо ийм цагаагаар энэ нөхцөлд яаж өөрчилж байх уу гэдгийг чинь бодохгүй бол их хэцүү л болж. Одоо энэ сая ч гэсэн энэ Японд одоо энэ зөндөө хүмүүс нас сурлаа шүү дээ. Энэ чинь маалаж хуу энэ төр өхөр маалаа зөндөө л байхгүй гэж бодож байгаа. Асуудал болохгүй. Тийм учраас энэ малыг хамгаалах, мал хариулж байгаа хүн өөрөө бас тэр жаргалтай байх. Тийм юм бодохгүй. Мал хариулээд байдаг болохгүй шүү дээ. Хүний амьдрал нэг л удаа ганцхан удаа тэрүүн дээр яаж жаргалтай. Өнөөдөр би танаад сайхан зочлоноо. Манай гэр тол чамноо. За маргааш намайг тариалан чирж авнаа. Одоо Монгол хүн одоо Японы газар улстай эхлээд би өхөрчин гэдгийг таныг тухай би улсын хурлын гишүүн J-инквэрээс анх сонсоод би тэр үнтэй л уулзахгүй ер нь болохгүй. Энэ 10 он дуусгаад байгаа юм шиг. Хайсараад олсон. Тэгээд дээрээс нь Хоккайдод бас монголчууд маань бас газар тариалан хэлдэг юм байна. Тэгээд би ингээд юм орон явах гэдэг. Тийм учраас би бас удахгүй дахин уулзсан ерөөлийг зөвшөөрж байна. За баярлалаа. Баярлалаа. Танаа өрөө хүмүүстүүд бүр ач нарт нь одоо ерөөлийг сайн мөгдөг өсөө өрөөж байна. Тэгээ байнга одоо ингээд амьдралын тэсэгдэж байнга усан дэвж байх болтугай гэж хэлээд энэ одоо нэвтрүүлгээ өндөрлөё. Баярлалаа. Монголын мал аж ахуй хөгжийлэхийн төлөө зүтгэхт бэлэн байж шүү. Над тийм болцоо. За завгүй. Дажгүй шүү дээ. За.